Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үйлдвэрлэл буурч байгаа юм байна. За мэдээж ихэр үүнд нөлөөлж байгаа шалтгаан нь орон муусын хоолой хаагцсантай холбоотойгоор энэхүү дэлхийн үйлдвэрлэл буурч байгаа юм. За дэлхийн газрын тосны нийлүүлэлт 4-р сард 1.8 сая баррелаар буурч 95.1 сая баррел болж 2-р сараас хойш нийт алдагдал нь 12.8 сая баррел босон гэж олон улсын эрчим хүчний агентлаг лав гарагт мэдгдсэн. Орон муусын хоолой хаагцснаас болоод нөлөөлөлт өртсөн Персийн булангийн орнуудын хувьд үйлдвэрлэл дайны өмнөх түвшнөөс 14.4 сая баррелаар доогуур болсон гэж олон улсын эрчим хүчний агентлаг мэдгдэлтэд дурдсан. За энэхүү мэдгдэлд мөн Атлантын далайн сав газраас олборлолт экспорт нэмэгдсэн ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо хямралыг намжаахад нөлөө үзүүлсэн боловч 6-р сараас орон муусын хоолойгоор урсах урсгал аажмаар сэргэн гэж таамаглах юм бол газрын тосны нийлүүлэлт 2026 оны хувьд бол дунджаар 3.9 сая баррел буурч 122.2 сая баррел болно гэж тус агентлаг нэмэлт мэдээлэлд дурдсан байна. Олон улсын эрчим хүчний агентлаг мөн дэлхийн газрын тосны эрэлт 2026 онд өмнөх оны мөн үеэс 420 баррелаар буурч нийтдээ 104 сая баррел болно гэж таамаглаж байгаагаа хэлсэн. За энэ нь бол тус агентлагийн Ираны дайных өмнөх урьдчилан таамаглалаас 1.3 сая баррелаар бага байгаа нь харагдаж байгаа юм. Хамгийн их бууралт нь 2026 оны 2-р улиралд болно гэж тус агентлаг хэлээд эрэлт өдөрт 245 сая баррел буурна гэж нэмэлт хэлээд үүнээс бол 93 мянган баррел нь эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны гишүүн орнууд за харин өдөрт 1.5 сая баррел нь тус одоо байгууллагт хамаардаггүй бусад орных гэдгийг онцлсан байна. За энэхүү одоо газрын тосны үйлдвэрлэл буурч байгаатай холбоотойгоор газрын тос агаарын тээвэр салбар бол одоогоор хамгийн их нөлөөлөлт өртсөн салбар болж байна. За эдийн засгийн орчин суул эрэлтийг одоо илүү их хэмнэх бодлогыг баримталж байгаа нь түвшний хэрэглээнд улам бүр сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа гэдгийг салбарын одоо эрдэмтэн судлаачид онцолж байгаамаа.